гэдэг нь тогтоогдоод 18 жилийн хорих ял авангууд энэ хүн би энэ хэргийг үйлдээгүйгээд давж залаа юу гэж мэдүүлсэн гэхээр ингэсэн. 2017 оны 9-р сарын 21-ний өдөр залаа ингээд гэртээ арх согтууруулах хундаа зүйл ингээд хэрэглээд ер нь согтуу байдалтай байсан байна. Тэгээ гэртээ ганцаараа байжсэн чинь талигч энэ гэрт нь орж ирээд чи надад гэрлийн утас өгнө гэсэн чинь хутлаа хийсэн юм уу? Яах гэж хутлаа ирээд идэм бэ? Үнслэг хийсэн. Тэгэхээр ч одоо хаашийн за ингээд тэр залаа хэрэг үйлдчихэд машин авнаад зуутах гэдэг юм уу гэдээ тоол явсан гэсэн үг юм уу? Гэрийнхэн гадаа машин байхгүйсэн гэхлээр залаа ер нь бол гэрээсээ явцсан байна л гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр сайн байцгаана уу өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Баярлаа. UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За UA Entertainment-ийн 417 гэж энэ нэвтрүүлэг болохоор шүүх цэгийн сайтад байгаа. Одоо хинч ороод уншиж болохоор тэгээ ер нь бол шүүгээр шийдэгдсэн, бүрэн шийдэгдсэн ийм хэргийн шүүхийн одоо бүх одоо хэргийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг гэх нэг шүүхийн процессыг нөгөө протоколжуулсан. За энийг уншиж чагаад бид хоёр одоо сэрэмжлүүлэх үүднээс ер нь бол ийм хэрэгүүдийг сонгож ярьж байгаа. За ингээд 417 нэвтрүүлгийн түнш Канадын алдарт витамины брэнд Jameson номинууд хэдэн таамаг. За Jameson брендийн маш олон төрлийн витамин нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо жишээлбэл энэ дээр байгаа бүтээгдэхүүн хамгийн ихэнд харагдаж байгаа бол омега 3 харагдаж байна. За энэ бол зүрх судасны үйл ажиллагаа нь маш сайн үгтэй. Өнөө холестерины муу холестерины хэмжээг бууруулна гэдэг чинь тийм загсам суулгадаг гэсэн чинь энэ бол одоо омега 3 харахаас өмнө. За дараагийнх нь болохоор перинатал гэдэг нөгөө жирэмсэн батж байгаа эсвэл жирэмсний эхний саруудад за жирэмсэн ээжүүд уухад зориулсан энэ бүтээгдэхүүн тийм. Тэгэд жирэмсэн болох байгаа жирэмсний эхний саруудын жирэмсэн байгаа ээжүүдэд ер нь бол 800 мг билүү 800 микрограмм билүү тийм тунтай фолийн хүчил уугаж зүгэлдэм билээ. Тэгээд түрүүн би энэ перинаталын юуг найрлага нь харсан чинь бүр 1000 байна. Тийм тэгэхээр ер нь бол фолийн хүчлээ тандаас хангалттай авчин дээрээс нөгөө нэг энэ төмөлтэй юм байлээ. За дараагийнх нь бүтээгдэхүүн болохоор хоёр бүтээгдэхүүн хоёулаа ирчүүдийн бүтээгдэхүүн. Харин тийм байна тий. Хаагцсан. Тий. Наажин болохоор нөгөө тестостероны хэмжээг нэмэгдүүлээд булчингийн мас нэмэгдүүлэхэд зориулсан бүтээгдэхүүн. За харин дараагийнх нь болохоор төрөн булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Тэгээ жишээсний гарцыг сайжруулдаг. За улмаар нөгөө бөөрөнд аягүй сайнаар нөлөөлдөг юм бүтээгдэхүүн байна. За гих мэтчлэн тэгээд Монгол эмийн бүс концерны энэ бүтээгдэхүүнүүдийг бид нэр онлайнаар худалдаад авчих боломжтой. City Farm цэгийн гэж орж болно. За эмийн сангаас худалдаж авъя гэх юм бол City Farm эмийн сангууд бусад бүх эмийн сангууд байгаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын аминдэн. За өнөөдрийн хэрэг ер нь бол их тийм хүнд хэрэг байна лээ. Тэгээ зүгээр яг би бүтэн хараагүй л дээ. Тэгээд за ямар ч эхлээд чи өмнөтгэл тайлбар. Тий. За тэгэхээр ингээ өнөөдрийн дугаарт хамтран амьдрагч эмэгтэйгээ хүчирхийлдэг байсан. За хүчирхийлдэг байсан нэгдүгээрт улмаар амьд нь хүрсэн маш харгас хэрцгийн талаар ярих гэж байгаа. Тэгээд энэ хэрэг толбогдсон хүнийг бол залаа гэдэг Монгол улсын иргэн 1965 онд төржээ. Тэгэхээр энэ жил 60 настай гэсэн үг. Эрэхтэй, бүрэн дунд боловсралтай, жолооч мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүлснийг өөр хангаа эмэгтэй амьдардаг. Өмнө нь хэд удаа шоронд харагдчихсэн юм хүн байна. За. За тэгээд энэ хүн өмнө нь нэлээд олон удаа залуудаа гэсэн үг л дээ. Шоронд хоригдчихсан. Одоо жишээлбэл 1982 онд 7 жилийн цагаар, 1999 онд 1 жил, 2003 онд 60,000 төгрөгөөр хорих ялаар, торгох ялаар, за мөн 2005 онд 1 жил 6 сарын хорих ялаар, 2019 онд 500,000 төгрөгөөр торгох гэх мэтчлэн бүр 2019 оныг хүртэл шийдгүүлжсэн ийм одоо нөгөө эрсдэлтэй буюу тавтан гэмт хэрэгтэн юм байна лээ. За 417 нэвтрүүлэгт ярьж байгаа энэ хэрэгүүд бол яг бодтой шүүх цэгийн мэнд байгаа. Тэргийн бүх одоо протокол мэдээлэл нь. Тэгээд хэрэг одоо энэ тухайн хэргийг ярихдаа за хэрэг болсон он сарыг нь одоо хэрэг болж байгаа газар орныг нь хэрэгт холбогдолтой хүмүүсийн нэрийг одоо газар орны нэрийг, хүмүүсийн нэрийг, он сарыг нь ингээд бид албаар өөрчилж байгаа. Тий. За залаа гэдэг бол одоо дахиад өөрчилсөн нэр. Тий өөрчилсөн гэсэн. За тэгвэл энэ залаа гэж хүн хэргийнхээ талаар одоо өөрийнхөө үйлдэлсэн энэ хэргийнхээ талаар ямар мэдээлэл өгсөн юм?
За энэ болохоор ийм хэрэг үлээ. За. Анх Өвөр ханга аймагт үлдэгдээд энэ яг Өвөр ханга аймагт үлдэгдсэн. За тэгэнгүүтээ Өвөр ханга аймгийнхаа анхан шатны шүүхэр орд юм байгаа зү. Тэгээ анхан шатны шүүхэн шийдвэр гарна тийм үү? Шийдвэрээр Залаа гэдэг хүний гин буруутай гэдгийг тогтоогдоод 18 жилийн хорих ял авангууд энэ хүн би энэ хэргийг үйлдээгүйгээд давж заалаад тэгээд давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлээ соёлоо өнөдөр хүргэх байхгүй юу? За тэгээд давж заалдах шатны шүүхийн хуралдаанд Залаа гэдэг хүн яг ямар мэдүүлэг өгсөн бэ гэхээр 2017 оны 8 дугаар сарын дундуур би талигачтай танилцсан юм аа. 9 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил руугаа явж итэл талигач дуудаад гэрлийн утас янзлаад өгөөч гэсэн. Тэр өдрөөс хойш би талигачтай талигачийн гэрлөө нэг ч удаа би алхаагүй. 9 дугаар сарын 22-ны өдөр цуг ажилдаг Жаргал гэдэг хүнтэй цуг арх уугаад 8 өнгөрөөгд гараад А гэдэг найзындаа очиж хэвтэж агаад Иш гэдэг дэлгүүрийн үүдээр арх ууж явж агаад Д гэдэг айлд утсан. За ер нь бол ингээд 9 сарын 22 гэдэг хэрэг гардаг өдөр байхгүй юу? Тэгээ мэдүүлэхдээ тэр өдрөөс хойш ингээд өдөржингөө л би арх уугаад явуулсан гэдэг санааг илэрхийлж байгаа. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад би тэр айлаасаа гараад явсан гэдгийг мэдүүлгээ өгч байгаа. За тэгэнгүүтээ үндсэндээ би хэргийн золиос олчод байна. За Хилмигдээд бүтэн 1 жил 3 сар сагдан хоригдоод явж гин. Хуулийн өмнө би үнний хэлтэл намайг буруутгаад үс хонцон санаж алсан гэдэг юмаа. Би бол ерөөсөө тийм хэрэг хийгээгүй маш гомдолтой байна. Энэ хэргийг үйлдээгүйгээд би яг үннээ л хэлсэн юм аа. За дээрэс нэг юм байгаа. Чих дүлий болохоор өмгөөлөгч рүүгээ хардаг аа. Шүүгч нар юм ярьж байхдаа илүү дутуу юм ярьдгүй чимээгүй сууж идэг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь одоо энэ өнөөс сонсголгүй гэдэг хэлээд байна л та. За. Хэдэн жилийн ял өгч байгаа өгөөгүй мө гэдгийг би ерөөсөө мэдэхгүй байна. Танхимаас гарсан хоноо л мэддээ. Би ээж, охин, зээтэй хүн согтуу байсан ч би тийм үйлдэл хийхгүй. Яасан гэж би хүнийг алд юм бэ? Ундаа нүүрлүү цацлаа гэд би хүнд өшөхгүй штэ. Хүн сэгсэрч амьдрдаг авгаагаас олж надад 1 жилийг хэлмэгдүүлээд өгчөж байгаа юм баггүй юу? Гэж мэдүүлж байна. Талигачийг хүн сэгсэрч амьдрдаг авгаагаас олж гэдэг байна. За. Мэдүүлэг дээр ингэж хэлсэн ба. Бүлий болохоор өмгөөлөгчийнхөө амийг хараад яж инда би маш гомдолтой байна гэж давз заалдах шатны шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн. Өөрөө юусоо хэрэгээ хүлээхгүй байгаа юм тий. Хүлээхгүй. Намайг бүр хэлмэгдүүлчлээ л гэд ингэж байгаа. За тэгээд энэ хэрэг яг ямар учиртай хэрэг болсон юм бэ? Тэнд яг юу болсон юм бэ? Хаанаас эхэлдэг вэ гэдгийг тайлбарлая л та. За. За Залаагийн мэдүүлгээр бол Залаа талигач 2 2017 оны 8 сарын дундуур танилцсан гэж түрүү мэдүүлэг дээр хэлсэн шүү дээ. За. Харин энэ аимшигтай хэрэг явдал болохоор 9 сарын 22-ны өдөр үлдгэсэн байхгүй. За. Ерөөсөө сарын хугацаа гэж байгаа. Тийм үү? Тийм бэ тий. Энэ хэрэг ч ерөөсөө л 2017 оны 8 сарын дундуур танилцсан мөрчлөнгөөсөө 9 сарын 22-ны өдөр үлдгэсэн юм хэрэг байхгүй. Тэгэхээр надад болохоор яг хамтран амьдрагч гэж хий. Хамтран амьдрагч гэдэг нь одоо хідээс дээш жил хамтран амьдрсан хүмүүс хэрэгэлдэг нэр томьёо юм гэдгийг бүр үнэхээр мэдгүй яг ингээ хайгаад үзсэн ч тийм тодорхой зүйл байдгүй юм байна. Тэгээ ер нь бол бэлгийн харьцаанд ордог, тогтмол ордог хүмүүсийг л баг хамтран амьдрагч гэж хуулийн хүрээнд баг авч үздэг юм шиг ойлгогдлоо л да би. Тий. Тэгээд Залаа хамгийн анх 2017 оны 9 сарын 13-ны өдөр хамтран амьдрагч энэ гэдэг хүнийг зодоод эрүүл мэндэд нь хүн дэвтэр хохирол учруулсан юм хэрэг толбогдсон. За. 9 сарын 13 гэдэг чинь 9 сарын 22-наас ерөөсөө 9 хоногийн өмнө гэсэн үг. Тийм тэгэхээр энэ хамтран амьдрагч гэдэг байгаа эмэгтэйтэйгээ 8 сарын дундуур танилцсан мөртлөнгөөсөө 9 сар дөнгөж гарангуут зодож нүдээд дарамтлаад ингэж эрүүл мэндэд нь хохирол учруулад эхэлсэн хүн гэсэн үг байхгүй юу? За. Аимшигтай. За тэгээд энэ асуудал нь энэ зодсон асуудал нь цагдаа дээр ингээд хянагдаж шалгагдаад явж исэн юм билээ. За яг ямар хүчирхийлэл үлдсэн гэхээр талигач энийг шалтгаангүйгээр түлхэж унгаагаад хувцсны үлгүүрийн хугархаагаар зохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үлдэж зодонгуудаа энэ буюу талигачийн 100 гарын чигчүү урууны 2 дугаар шивнүүр ясны даалт хугарал учруулад тэгээд хүний эрүүл мэндэд хүн дэвтэр хохирол санаатай учруулсан гэдэг энэ хэрэгээр 9 сарын 13-ны өдөр одоо шалгагдчихсэн гэсэн үг. Хэрэг болохоос өмнө одоо энэ амар хэрэг буюу болохоос өмнө тий талигач амиа алдахаас 9 хоногийн өмнө түүнийг бас ингэж зодож эрүүл мэндэд нь хүн дэвтэр хохирол учруулсан гэсэн үг. За тэгээ энэ хэрэг явдал ингэ шалгагдчихсан. Тэгээ ер нь бол хамтран амьдрагч гэж яг удаачгүй байж байхдаа ингэ хүчирхийлээд эхэлж тийм үү зодоод эхэлж тийм үү гэд надад энэ хэрэг уншиж чад ер нь жоохон амар санагдчихлаа. Тэгэхээр за одоо ингэ тэр залаа гэж хүний тухай бол чи ингэ бараг 5 6 удаа ингэ шоронд орж гарсан тий. Тэгээ ер нь бол
хурдан гэмт хэрэгтэн байсан ийм хүн гэж байна. Тий. За тэгвэл талигаач буюу энэ хэргийн хохирогч чинь тухай. Тий. Ямар мэдээлэл? За яг энэ хэрэг дээр болохоор талигаачин төрсөн сар мэдээлэл нь байхгүй лээ, магадгүй нөгөө юун дээр байж магадгүй анхан шатны хэргийн тэмдэглэл дээр байж магадгүй. Харин эндээс энэ дав залдах шатны шүүх хурлын тэмдэглэлээс юу харж болох юм гэхээр талигаач энэ гэдэг хүн Өвөр хангай аймгийн нэг цэгт ажилладаг. Тэгээ Өвөр хангай аймагта суурьшаад өрөөсөөл жил болж исэн юм хтэй юм билээ. Тэгээд алах нарийн бовны үйлдвэрт ажилладаг, ингэж амжиргаагаа залгуулдаг юм хтэй байгаа байхгүй юу. Тэгээд залаагийн мэдүүлэг тэгээ дээрэс нь бусад гэрчүүдийн мэдүүлгээс ингээд харахаар залаа болон талигаач хоёр ч хамтран амьдрагч гээд байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөнгөөсөө энэ талигаач энэ гэдэг хүн ажлынхаа хүнд залаа гэдэг энэ хүний талаар бүр маш эвгүй, маш сонин юм зүйлийг ярьсан байдаг. Энэ яриагийн тэр нэг ажлын газрын хүн болох гэрч Б юунд шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн билээ. За тэгээд энэ дээр яг юу гэж мэдүүлсэн гэхээр 2017 оны 9-р сарын 20-21-ний өдрүүдэд ажил дээр ирээд гэдэг нь одоо талигаач энэ хүнд ажил дээр энэ хоёр хоёулаа ажил дээр хамт байжсэн байна шүү дээ. Тэгээ ажил дээр ирээд манай буусан газрын ойрхон хурш нэг эрэгтэй хүн байна. Өө манай гэрт орж ирээд байна. Орж ирээд надтай юм ярих гээд ах юм. Тэр хүн их муухай өнөртэй болохоор би бүр ингээ огиулаад хихрээд айгу хэцүү байна. Тэгээ тэр хүн манахаас тоог ав гэж ярьсан. Гэр нь манахаас 30-аад метрийн зайтай юм билээ. Тэгээ хэрвээ тэндээс би тоог авах юм бол нэг 30-аад метр утас орох юм байна гэж ярихдаа маш тийм төвшүүртэй игдүүцсэн байдалтай тэр хүний тухай надад ярьжсэн гэж гэрч Б хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу юм уу? Тэр манай буусан газрын ойрхон нэг хөрш ихтэй байна. Манад орж ирээ юм ядах гэдэг нь гэдг нь залаа гэхээд залаа ярьж байгаа. Залагийн тухай ажлынхаа хүнд 9 сарын 20-21-ний өдөр ингэж ярьсан гэдэг чинь хэрэг болохын 1-2 хоногийн өмнө байхгүй юу? Хөө тэгэнч яагаар хамтран амьдрагч. Тэгвэл залаа болохоор би 8 сарын дундуур тэр үнтэй танилцсан гэж хэлээд байгаа. Тэгэхээр эндээс бас ингээд он цагийн дарааллын эсвэл ингээд юуны одоо хин талигаач энэ залааг яг хин гэж хардаг байсан тий. Тэр чи айгуу сонин шүү дээ. Энэ үнцэг магадгүй гарч ирж байгаа гэж харж байгаа. За тэгээд энэ мэдүүлгийг нь үргэлжлээд тэгж ярьж байхдаа энийгч нэг өдөр хаалгаад өгчээд унтцсан байсан чинь нөгөө хурш айлын эрэгтэй хүн яаж манай гэрт орж ирснийг нь мэдэхгүй. Манай гэрт орж ирээд миний нурууг хэлээд ахарна. Миний нурууг хэлээд исэн гэдэг аахгүй. Би айсан боловч айгааг өдөр үзүүлээд аятайхан эвийг олоод явууллаа. Эцхэн амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. Маш эвтэйхэн эвийг нь олоод явуулсан. Би өөрөө бол ингээ хаалгаад өгсөн гэдгээ маш тодорхой санаад байгаа. Сайн санаж байна. Тэр хүн яаж манад ороод ирснийг би мэдэхгүй байна гэж ажлынхаа хүн буюу одоо гэрч Бэд ярьсан баг. Тэгэхээр эндээс талигаач залаа гэдэг хүнийг яг хин гэж хардаг байсан юм бэ? Энэ хоёр ямар учиртай юм бэ гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд энэ дээр тэр нэг гэрлийн утас гэж гараад байгааз магадгүй энэ гэрлийн утас нь л яг тийм талигаачийн мэдүүлгийн хувьд үнэн байх магадaltaй гэдэг нь харагдаад байна. Түрүүн талигаачийн залаа мэдүүлэг дээрээ тэгсэн чинь манай гэрээс ингээд юу яагаад гэрлийн утас авах гээд бла бла гэсэн тий. Энэ хоёр нь яг нэг таарч. За одоо юу яа? Хоёул ингээд за тэр залаа гэж хүн бол ийм олон удаа шорон оронд орцсон ийм хүн юм байна. За тэр хохирогч гээд байгаа энэ гээд байгаа тэр хохирогч бол өөр ангаад амьдраад удаагүй тэгээд ганцаараа амьдрдаг байсан юм шиг байна. Тэ одоо юм мэдүүлгээс нь. Тийм ганцаараа амьдрдаг хүүхдүүд нь тусдаа амьдрдаг байсан юм байна. Тийм юм шиг байна. За тэгвэл одоо яг ингээд нөгөө яг хэрэг болсон өдөр ерөн зүгээр яг ингээд яг юу болсон юм. За хэрэг гардаг өдөр болохоор 2017 оны 9 сарын 22-ны өдөр тийм үү? За 9 сарын 22-ны өдөр талигаач өөр хүүхдүүд нь ээж дээр нь очих гээд гэрт нь очижээ. Ээж гэртээ ганцаараа амьдардаг. За гэтэл гэрийнх нь хаалганд цоочтой байсан юм очсон чинь. Тэгээ ээжигээ тэр хавар ингээд нилээдгүй хайж агаад эцэст нь дотгоор гэрлүүгээ шахаас юм байна л да. За тэгээд нас орсон байдалтай байхыг нь олсон. 9 сарын 22-ны өдрийн 17:54 минутанд гэж байгаа байхгүй юу? Гэр нь цоочтой. Гэр нь хаалган цоочтой, дотор нь нас орсон багт. За ингээд 19 цаг нилээдгүй өнгөрсөн байхад цагдаагийн хэлтээс гэмт хэргийн тухай дуудлага мэдээлэл очоод тэгээд тухайн хэргийн газар үзлэг шинжилгээ хийх юм байгаас тий. За тэгээд хэрэг гарахын өмнөх өдөр болсон үйл явдлын тухай
залаа юу гэж мэдүүлсэн гэхээр ингэсэн. 2017 оны 9-р сарын 21-ний өдөр залаа ингээд гэртээ арх согтууруулах ундааны зүйл ингээд хэрэглээд ер нь согтуу байдалтай байсан байна. Тэгээ гэртээ ганцаараа байжсэн чинь талигч энэ гэрт нь орж ирээд чи надад гэрлийн утас өгнө гэсэн чинь худлаа хийсэн юм уу? Яах гэж худлаа ирээд идэм бэ? Ингэж худлаа ирээд чи миний дээр шээгээд байна гэж бодоо юу? За. Амар сонирн байгааз энэ хэсгийн мэдүүлгийг би бүр ингээд үнэхээр ойлгоогүй. Миний дээр шээгээд байна гэж бодоо юу гэд айгүй сонирмсан. Тэгээд энэ хоёрын хооронд яг ингээд нэг юм гэрлийн утаснаас болоод ч юм уу те тог өвгөн авна гэдгээс болоод нэг юм маргаан гарсан юм шиг байгаа юм. Ер нь бол би эндээс харахтаа энэ хоёр ийм дотн харилцаатай байсан бол үнэн. Би биенийхээ орж гардаг байсан нь бол үнэн. Тэгээд энэ гэрлийн утас гэдгээс жоохон маргаан үссэн юм болов уу гэж хараад байна. За ингээд талигаач энэ гэрээс нь ингээд маргалтчаад гарч явахдаа залаагийн ууж исэн ундааг ингээд нүүрлүнд цацсан байгаа. Энэ хоёрын маргалтаа нь тэгэхээр бүр үнэхээр хүчтэй болсон гэсэн үг байна. Бүр ундааг нь ингээд нүүрлүнд авч цацсан гэдэг чинь тэгээд би бөө удхан хүн шүү. Залаагийн л мэдүүлгэр штэ. Би бөө удхан хүн шүү гэж намайг сүрдүүлчихэд гарч явсан. Гэдэг мэдүүлгийг залаа өгсөн байгаа. За ингээд талигаач ингээ гэрээс нь гараа авчлаа тийм үү. За тэгээд яг ингээд хэрэг үйлдэгдсэний дараа хэргийн газарт нь ингээд хүмүүс одоо цагдаа сэргийлэхийн очоод үзлэг хийжтэй. Тэгээд үзлэг хийсэн чинь залаагийн тээврийн хэрэгсэл буюу машин нь гэрийнхэн гадаа байхгүй байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол сэрдэгдэж болох хамгийн түрүүнд сэжигтнэр татагдах юм бол залаа учраас залаагийн машиныг нь хүмүүс хайсан байгаа. Одоо цагдаа нар хайсан гэсэн үг. Тэгээд хайж явж агаад тээврийн хэрэгслийг нь гэрээс нь нэлийн хол зайтай байхыг нь олсон юм билээ л дээ. За ингээд тэр нөгөө тээврийн хэрэгсэлт нь үзлэг хийсэн. Үзлэг хийсэн. Тэгэхээр ч одоо хаашийн. За ингээд тэр залаа хэрэг үйлдчихэд машин авнаад одоо зуутах гэдэг юм уу гэдээ хол явсан гэсэн үг юм уу? Гэрийнхэн гадаа машин байхгүйсэн гэхлээр залаа ер нь бол гэрээсээ явцсан байна л гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр энэ нөгөө үзлэг хийж ажилласан прокурорын тайлбар болон дүгнэлтээс яг ингээд имглээд авах юм бол яг ингээд хэрэг явдал нь бүр айгуу гой тодорхойлох юм билээ л дээ. За тэр прокурорын тайлбар болон дүгнэлт юу гэсэн гэхээр шөнийн 1 цагийн үед үзлэг хийхэд жолоочийн суудлын эсрэг талын суудлын сандалд ороос сүх болцсон. За одоо ингээд би жолоочийн суудалд байдаг бол миний эсрэг талын суудалд ороос ингээд нэг сүх болцсон байх нь шүү дээ. Сүхэн дээрээс нь цус илэрсэн. За тэгээд энэ цуснаас нь ДНХ-ийн шинжилгээ аваад үзсэн чинь талигчийн цусны ДНХ илэрсэн. Тэгэхээр залаа хэрэг үйлдэхдээ талигаачийг толгойн тус газар нь биеинд нь тэ сүхээр цогсон, завчсан ийм амир харис хэрцэн хэрэг үлдсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр яг ингээд нөгөө хэргийн газраас буюу тэ тэр автомашинаас тээврийн хэрэгслээс олдсон сүх яг хиний сүх юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж штэ тэ. Хиний сүх болоод энэ сүхэр хин хэрэг үлдэж вэ гэдэг амар том асуудал гарч ирнэ. Тэгээд энэ дээр мэдээж мөрдөн ажиллагаа явуулсан. За тэгсэн чинь хохирогчийн ДНХ олддог сүх болохоор залаагийн сүх гэдэг нь гэрчүүдийн мэдээлгээр тодорхойлсон. За гэрчүүд гэдэг нь хин гэхээр залаа нэг юм үйлдвэрт ажилладаг байсан юм байна л да. За тэр үйлдвэрийн дарга ил гэдэг хятад хүн байдаг юм байна. За тэгээд энэ ил гэдэг хятад хүн залаад тэр сүхийг гагнаж өгсөн болж таарж байгаа байхгүй юу? Тэгээд гагнаж өгсөн сүхээ хараад өөрөө таниад энэ бол миний залаад гагнаж өгсөн сүх мөн байна гэдгийг нь энэ шүүх хурлын үеэр баталсан. За бүр ингэ тодруулах юм бол ингэж байгаа. Гэрч илийн мэдүүлгээс сүхнээс илүү гаргаж гагнасан болтороо би сүхийг таньж байна. Завсар гараад байсан учраас болт хийж ийсэн. Манай үйлдвэрт надаас уг гагнуур гэдэг хүн ерөөсөй байхгүй гэж мэдүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн тухайн сүхийг таниад залаад хийж өгсөн сүх байна гэдэг мэдээд байна гэхээр энэ сүх бол яалтчгүй залаагийн өөрийнх нь хэрэгэлдэг юм сүх гэж таарч. Гэтэл аюу сонир. За ингээд тэр одоо гэдгийг сүх олдсон. Залаагийн машины суудлын доороос сүх олдсон. За олдсон сүхүүн дээр нь цус байсан. Тэр цус нь талигаачин цус байсан. Тэгээд ингээд таарсан. Тэгсэн гэтэл залаагийн сүх залаагийн машинаас олдсон гэдэг ингээд явж ирсэн. Энэ дөрөв эхлэхдээ л залаа болохоор би энергийг үлдээгүй. Тэгээ би ингээд баг хэлмэгдээд байна гэж яриад байгаа шүү дээ тий. Би энергийг үлдээгүй гэдэг. Гэтэл сүхүүн яг өөрийнх нь байдаг. Тэгээ бас машинын дээр нь залаагийг байгаад байдаг. Тэгэхээр залаагийн хэрвээ эндээс ингээд хөөвөл залаагийн мэдүүлэг дээр ингээд үндэслэх юм бол би хэрэг хийгээгүй. Гэхдээ сүхэн нь бол залаагийн хуваад байдаг. Тэгэхээр өөр хүн хийсэн болох юм.
Бараг залаагийн сүхийг ашиглаад хин нэг нь хийцэн ч юм шиг залаа тийм мэдүүлэг өгсөн байгаа зү тий. За тэгсэн чинь яг энэ хэргийг залааг яагаад буруутгаад 18 жилийн хорих ял өгсөн бэ гэхээр ерөөсөө л нөгөө нэг гэрчүүдийн мэдүүлэг дээр тэгээд ДНХ-гийн шинжилгээнд дээр бас нөгөө нэг юм нотлох баримтууд хэргийн газар үзлэг хийгээд зургийг авсан тэмдэглэлүүд байгаа шүү дээ. Тэр зүйлүүдээр нотлогдож байгаа. За ер нь бол залаа энэ одоо машиныхаа тэр эсрэг талын суудалд нууцсан байсан сүхээрээ хоригчийг толгоонд тус газар нь цавчиж тэгээд гавлын ясанд нь гэмтэл учруулснаар хохирогч нас орсон гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан байгаа байхгүй юу. За тэгээ ер нь бол залаа хийсэн тодорхой олчлоо гэдгийг шүүх үзсэн. Яагаад ингэсэн гэхээр за залаа хэрэг гарснаас хойш яг хаана байсан тодорхойгүй. За Өөрөө болохоор би тасраад унцаал гэж мэдүүлээд байгаа байхгүй юу. За сохтуу. Тий, тасраад унцал гэж мэдүүлээд байгаа. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгээр болохоор залаа хэрэг гардаг шөнө өөр хангай аймагт байдаг цэцэрлэг түрээлний модны нүхэнд хонсон байгаа. За Яагаад модны нүхэнд хонсон гэсэн чинь тэр нөгөө прокурорын мэдүүлгээр бол хажуугаар нөгөө нэг юм цагдаагийн эргүүлүүд ингээ гараад юм л цагдаагийн машин их яваад тэгэнгүүт нь энэ магадгүй орогнох, нуугдах өөрөө ингэж нөгөө зайлсхийх байдлаар модны нүхэнд очиж хонсон баха. Гэрчүүдийн мэдүүлгээр шүү. Ингэж хоноод маргааш нь 9 тасраагаар дамжаад Улаанбаатар хот руу оргон залих гэж оролцсон баг. Өөрөөр хэлэх юм бол хүн амны хэрэг хийжлээ гэдгээ мэдэнгүүтээ тэр сүхийг тээврийн хэрэгсэл доороо нуугаад тэгээд Улаанбаатар хот руу оргон зайлах гэж оролцсон гэдэг санааг прокурор төвшүүлсэн билээ л дээ. За тэгээд ингэж орхож явж байхдаа төрсөн дүү болон бусад гэрчүүдтэй уулзсан байж таардаг. Төрсөн дүү дээр бүр ингэ туцаар ярьж аваад очсон байдаг байхгүй юу? За энэ нь болохоор очингуудаа юу гэсэн гэхээр би муухай хэрэг үйлдээд явж байна. Ийм хэрэг үйлдээд та нартай уулзах гэжтэй гэж тэр гэрчнэрт уйлж ярьсан баг. Тэр дүү нь болохоор тэгж мэдүүлэх өгсөн юм ээ те. Манайх ингэж ярьсан гэдэг. Нуугийнх нь мэдүүлэг байгаа, бусад нөгөө тааралцсан маш олон хүмүүсийнх нь мэдүүлэг байгаа. Тэгээд давхцаж байгаа зүйл нь болохоор ерөөсөө л би муухай хэрэг үйлдчихэд явж байна. Тэгээд одоо ингээд ийм муухай хэрэг үйлдчихэд та нартай ингээд таарах гэжтэй гэж ингээд уйлсан. Зарим тохиолдолд нөгөө ингээд гүлээгээ суугаад байсан. Тэгээд төрсөн дүүгийнх нь мэдүүлгээр болохоор ах минь та одоо юу хийж үтэ арайчтэй гэдэг ингэсэн чинь цонх руу харчаал зүгээр ингээд гүлээгээ суугаад байсан. Юу ч яриаггүй. Гих мэдчлийн мэдүүлгүүдээр дотлогдож байгаа байхгүй юу? За мөн залаагийн төрсөн дүү одоо түрүүний гэрч гээд байгаа мэдүүлэг өгсөн хүнийг үү гэдэг байхгүй юу? За тэгсэн чи энэ төрсөн дүү үүн талигаачийн хүүхдтэй уулзсан. За талигаачийн хүүхдтэй уулзахдаа уучлаарай гэхэд хэцүү юм болжээ. Залаах над дээр ирээд хүн алчлаа гэсэн. Бүр. Тий. Тэгэхээр энэ зэрэг мэдүүлгүүдээс юу харагдаж байна гэхээр залаа бусдыг амийг онц хэрцгий аргаар хөнөөсөө гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болж байгаа. Ийм амар сониуул явдлаас. Тэгээд өөрөө тэрийгээ одоо юу гэдгийг ойр дотны хүмүүстэй дүүгүүдээ ингээд ярьцсан. Тий, ярьцсан. Тэгээ энээс гадна энэ хэрэг дээр бас нэг айгүй сонин зүйл хэлсэн нь энэ залаа гэдэг хүн ганцхан хүнтэй хамтарч амьдраагүй юм байна. Энэ дээр нь бас нэг Б гэдэг нэг юм хүн гарч ирж байгаа байхгүй энэ хэрэг дээр. Би болохоор яагаад энэ хэрэг дээр гарч ирсэн гэдэг нь одоо энэ хэргийг илрүүлэх явцад худал мэдүүлэг өгсөн гэдэг нэг юм хэрэгт орооцолтчихж байгаа байхгүй юу? Б гэдэг эмэгтэй хүн. За тэр эмэгтэй хүн залааг яг юу гэж мэдүүлсэн бэ гэхээр намайг хүчрхийлдэг байсан. Манай гэрт орж очиж намайг хуцаа тайл гэдэг. Надаар хуцаа тайлуулдаг. Тэгээ ингээд хэрэгтнийгээ гаргаж ирээд намайг хөөх гэдэг гэд бүр ингээд цааш нэгээ ярих юм бол бүр аим шигтэй нөгөө нэг юм одоо би ярьж чадахгүй л юм л та. Амар мэдүүлгийг тэр Б гэдэг хүн энэ хэргийн явцад өгсөн байдаг байхгүй юу? Тэгээ тэр хүн худал мэдүүлэг өгсөн гэдэг байгаа нь болохоор ямар учиртай юм гэдгсэн чинь энэ залаа гэдэг хүн одоо хохирогч энэ буюу талигаачтай хамтарч амьдарч байхдаа одоо ер нь бол бэлгийн харьцаатай байхтаа л гэсэн үг юм билээ л дээ. Бас өөр хүнтэй бэлгийн харьцаатай. За тэгээд энэ хэрэг явдал болчлоо шүү дээ тий. Энэ хэрэг явдал болчингууд нь тэр залаа гэдэг хүний дүүнэр нь тэр нөгөө нэг хохирогч Б дээр очингуудаа манайх ингээд хүн амны хэрэгт орооцолтчод байна. Та ингээд ядаж ингээд ялт нэмүүлэхгүй тулд мэдүүлгээ буцаагаад өгөөч. Таныг ингээд хүчрхийлсэн ингэсэн тэгснийгээ та одоо ядаж ингээд жоохон зөөлрүүлээд өгөөч гэж Б хандсан юм байна. Тэгсэн чинь Б за яах вэ гэж бодоод ингээд нөгөө одоо хүн сэтгэлийн үүднээс туслана гэх юм уу та. Тэгэнгүүтээ нөгөө мэдүүлэг өгсөн гомдол гаргасан цагдаа дээр очингуудаа өөрийнхөө мэдүүлгийг би худлаа ярьчихжээ гэд ингээд гуйвс юм байна. Тэгээ энээс болоод
энэ хэрэг дундаа бас ингээд нэг юм өөр хохирогч орж ирээд тэр нь худал мэдүүлэг өгсөн болоод худал мэдүүлэг өгсөн юм бэ гэдэг хүн бас шүүх хурлаар ингээд ял сонсоод машин мөр харахын нэг жилээр хязгаарлуулад гэдэг ч юм уу. Ер нь энэ хэрэг айгүй сон. Тэгээ эндээс юу харж болох юм гэхээр залаа гэдэг энэ хүн бол ганцхан хүнтэй харилцаатай байгаагүй юм байна гэдээ харагдаж байгаа. Тэр хохирогч бэг амар хүчрхийлдэг байсан юм байна гэдээ харагдаж байгаа. За тэгээд энэ дүүнер нь бас нөгөө нэг юм тэр хохирогч Б дээр очиод та ингээд манай ах хүн амны хэрэгт орооцолтчоод байна. Та ингээд мэдүүлгээ буцаагаад өгөөч гэсэн нь бас энэ нөгөө нэг шүүх хурал дээр нь юу болж өгч байгаа. Айгуу том мэдүүлээ одоо юу гэх юм гэрчийн нөгөө нэг байр сууриас үцхэд айгуу том одоо дөхөн хэргийг илрүүлэхэд дөхөн болсон гэх юм уу? Тийм. Дүүнэрүүд бүр мэдчихсэн учраас тэр хүн дээр очихгүй угаад та мэдүүлгээсээ буцаж байгаа гэж юм мэдүүлгээсээ буцаж байгаа. Ер нь бол мэдүүлгээ буцаж байгаа гэдэг. Мэдүүлгээ буцаах гээд очисон чинь мэдүүлэг буцаах боломжгүй гэхээр би мэдүүлгээ өөрчилж өгсөн гэдэг. Тэгэхээр энэ хэрэг бол бүр ингээд үнэхээр олон хүнийг хамарсан аимшигтай хэрэг болсон юм билээ. За тэгээ дээрэс нь энэ залаа гэдэг хүн орох гэж оролдож байхдаа зөндөө олон одоо ингээд хүмүүстэй тааралдаад тэгээд гэрчүүд юу гэж хэлсэн гэхлээр хэрвээ наа хүн чинь хүн алдсан бол цус нүчтэй хувцастай явж явах ёстой үсттэйгээд байгаа байхгүй одоо өмгөөлөгч нь жишээлбэл те залаагийн өмгөөлөгч гэж нэг хүн байна шүү дээ энэ хүн чинь ингээд хин нэгэн гэрчтэй тааралцахтаагүй цэмэрхэн хувцастай явж байсан юу яриад байгаа ингээд ингэж хэлээ тэгтэл энэ хүн аль эзэнний дүү дээр очиод хувцас салцсан байх магадлалаас айгүй. Тэгээд сонин тэгээ энэ хэрэг яг ингээд бүр ингээд шийдэгдсэн хэрнээ дэжүүхөр яваад ингээд энэ залаа гэж хүн болвол за тэр одоо хамтран амьдрч гэх юм уу эсвэл бэлгийн харилцаатай тэр эмэгтэйг онцгэрцгий байдлаар хөнөөсөө ингээд шүүх бол 18 жилийн ял онцсон. Гэтэл залаа гэж хүн болвол ерөөсөө эцээ хүртэл би ялаагүй. Би ингээд гэж ерөөсөө хөлөвшөрөхгүй байгаа юм тийм. Ерөөсөө хөлөвшөрөхгүй байгаа. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүйдээ бас дээрээс нь өөрийнхөө эрүүл мэндийн байдлаар аягүй их тийм юу яах гэж оролцсон мэлээ. Одоо ийм эрүүл мэндийн байдлаар ял хөнгөрүүлэх гэж оролцсон мэлээ. Тэгээд одоо ч нөгөө хоригчийн хууль ёсны төлөөлөгч буюу хүүхдүүд байгаа шүү дээ. Хүүхдүүдийнх нь өмгөөлөгч гэж бас нэг хүн байгаа тий. Тэр өмгөөлөгч нь давц залгах шатны шүүх хуралд орохдоо энэ хүн шүүх хурлын дундуур хэд хэдэн удаагаар одоо энэ чихний аппаратаа солиулсан. Тэсэн мөртлөнгөөсөө би дүлий, би сонсохгүй байна, би чадахгүй байна, би юу яриад байгааг мэдэхгүй байна гэдэг байгаа нь нөгөө нэг хэрэг хөнгөрүүлэх гэж байгаа, ял завшиж байгаа. Үгүй хэрэг одоо юу яах гэж байгаа. Ялаа хөнгөрүүлэх гэж байгаа ийм арга юм шүү гэж бас үзсэн байлээ. Тэгэхээр нэлийн залтай юм шиг, нэлийн ийм сурцтай юм шиг ийм сонин хүн байсан. Тэг ингээд шүүхээс шийдвэр нь бол гарчаад байдаг. Гэтэл яг тэр одоо энэ залаа гэдэг энэ шүүгдч бол энэ хүн бол ерөөсөө ялаа шүүхээс өгсөн ялаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Тий, би ялаагүй л гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө нэг юу юм л да 18 жилийн хор хайл авцсан. Тэгээд яг энэ хэргийг үлдэхтэй болохоор сүхээр үлдсэн энэ хэрэг нөгөө амар аимшигтай учраас яг тэрийг нэг дэлгэрүүлж ярьж болохгүй юм байл л бид нөгөө юм сэтэлжүүлсэн гэдэг утгаараа ярьж болохгүй. Гэхдээ шинжээч эмчийн дүгнэлт юу гэж гарсан гэхээр ингэж хэлээ. Энэ бол энэ хүний толгойд олон удаагийн завчигч багажны нөлөөлөл байгаа. Завчигч багаж гэдэг нь сүхээ ярьж байгаа. Энэ тохиолдолд хуучин тэр чигтээ урагдаад цаашаа гавлын ясны хугаралтай байна. Завчигч багажны гэмтэл хүнд хүчтэй цохилт өгдөг тухайн хэсгийн арьс махыг нь ярьж ясанд нь хүртэл тулгаж гэмтээдгээ гэж байгаа. Тэгэхээр сүх яг яаж гэмтэл учруулдгийг шинжээч эмчийн дүгнэлтээр ингэсэн байгаа. За тэгээд энэс гадна хэрвээ одоо тэр нүг сүх нь өөрийнх нь биш мөн гэл ингээл аягүй асуудал гарч ирж байгаа шүү дээ тий. Сүх биш хутга ч юм уу заазуур ч юм уу өөр хэнийг нь залаа биш өөр хэнийг гэмтээсэн юм билүү те. Ингэж бодох юм бол хутга заазуур хоёр бол ерөөсөө юм гэмтэл өгдөггүй гэж шүүх эмчийн дүгнэлт гарсан байлээ л дээ. Ясланд нь тулцал гэмтээхгүй байж болно гэдэг ч юм уу те. Хутганы гэмтэл ер нь бол ийм маш нарийн тэгээд доор нь байгаа тэр нөгөө нэг ясыг гэмтээхгүй байх магадлал нь аягүй өндөр байт юм байна. Гэхдээ энэ нөгөө завчирч багаж буюу сүх нь бол ямар ч тохиолдолд хуухагийн тэр чигт нь яраад тэгээд доотлынхан тэр гавлын ясанд цуврал хугарал өгдөг. Тэгээ ийм учраас тэр нөгөө нэг ДНХ олцсон залаагийн сүх тэгээд юутаага маш олон тийм мэдүүлгүүдээр залаа 18 жилийн хорих хайл авсан байдаг юм бэл. Энэ тэгээ ингэ нөгөө анхчны шүүгээс ингэж одоо энэ залаа гэдэг энэ хүн бол ерөөсөө гэд хэрэгээ хүлээхгүй тэгээ би алаагүй гээл тав залтаад явсаар гол улсын дэд хүртэл явсан юм бэ. Улсын дэд хүртэл яваагүй нөгөө нэг Өвөр хангаан аймгийн дав залдах шатны шүүд юун дээр очиод тэгээд энэ хэргийг одоо ингээд юу давц залдах ирэхгүй буюу дав залдах
хэрэгсэхгүй болгоно гэж соёлын хэлгээр бол ярьд юм байл л дээ. Цаашаа давчсаа болохгүй. Тий. Тэгэхээр энэ бол ингээд эцсийн байдлаар шийдэгдсэн юм хэрэг юм л. За энэ хүрээд 417 нэвтрүүлэг өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Канадын алдарт витамины брэнд James Vitaminууд бүлэгтэй хамтран ажиллаа. За баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм